таны бариуд тохижул болон үргэлжилж байна. Яг одоо бид том өрөө галтгооны хэсгээ тохижуулсан байна. Одоо том өрөөний хэсэг дээр хоёлаа тайлбар өгөө гэж бодож байна. Том өрөөний хэсгийг бас Мерс Польшин Шинака брендийн Мерс серийн тавилгаар тохижууллаа. Мерс серийн тавилга маань өөрөө авсаархан тэгээд орчин үеийн загварыг илтгэсэн тийм серийн тавилганууд байгаа. Энд харагдаж байгаа энэ шууган маань ерөнхийдөө бол таны зочны өрөөнд байх одоо тий хүн болгоны гарын дор байдаг уншдаг номнуудыг чинь агуулах байдлаар ашиглаж болно. Яг энэ шүүгөөг бол яг энэ өндрийн энэ хэмжээтэйгээр нь шилэн хаалгатаагаар бас авч болно гэсэн үг. Үндсэн материал өрцөн шахмал, модны өрцөн шахмлыг цавуудаа ойлоод хуулгадаж хийсэн байгаа. Бариул бол хайшин бариултай. Энэ тавирны уртын хэмжээ нь бол метр 50. Өөрөө ханаасаа наашаа 50 см хэмжээтэй болохоор ерөнхийдөө багтаамж сайтай. Нэг шургуулга хоёр хаалганаас бүртэн дотроо бас тийм өөрийнхөө гарын дорх жижиг зүйлүүдийг хийгээ хэрэглэнэ. За энэ дээдлийн тавир гэж ярина тийм ээ. За манайхан бол их бурхан шүтэн тий дахлаа голцоо хийж ашигладаг. Ягаад гэвэл нэг өндрийн хэмжээ маань бас боломжийн хэмжээтэй учраас тэр талаар ашиглах бас их зүйтэй. Өөрөө шилэн хаалганы өөрөө дээшээ гидрээр сөхөгдөж онгоодог учраас тоос шороод арахгүй сайн талтай. Чанарын хувьд бол ерөнхийдөө бол яг манай тавилгаа оруулж ирдэг бүх тавилгууд маань Европын чанар стандартын бүх шаардлагад нийцсэн тийм тавилгууд байгаа. Тэгээд 14 оны шин загвар. Тэгэхээр тоноглол дээр бол бас маш сайн анхаардаг байгаа. Нуус, гидер, бариул, төмөр гэхээр ерөнхийдөө бүгдээрээ төмөр материал сайтай, бүх бат чанартай тийм зүйлүүд ашигласан байгаа. Энэ шүүгөөний маань хувьд бол 2 шилэн хаалга, 2 шургуулганаас бүрдсэн. Ерөнхийдөө бол бас нөгөө ил хэсгүүд цөөхөн учраас бас л таны 5 дахад нийцсэн те ажлын хөнгөвчлсөн тоос шорооноос хамгаалсан тийм үзэмжтэй ийм тавилга байна. За бодингийн маань хувьд давуу тал юутай? За ерөнхийдөө энэ бас бодин маань өөрөө Польшийн Piaski брендийн Joy гэдэг нэртэй бодин байгаа. Одоо ингээд харахад гадна тал них сэвсгэр зөөлөн те одоо ингээд хүн суухад таатай байх үүднээс хийгдсэн. Бодин маань өөрөө бас ор болдог онцлогтой бодин байгаа. Уртын хэмжээ бол 2 м-70 яг суултын өргөн бол 50 см байгаа. Тэгэхээр одоо энэ тийм одоо ингээд ор болохоор метр 10 хэмжээтэй өргөн ор болно. Тэгэхээр бас ерөнхийдөө бол одоо квадрат метр багтай тийм ээ тийм жижиг хэмжээтэй айлд бол энийг янз бүрийн байдлаар ашиглах боломжтой. Залуу хсууд тэрвээ зөвлөхөр бол ямар материалд ямар бодинг аваарай гэж зөвлөв. Хэрэг суух зориулттай тийм ээ тийм зориулттай ашиглаж байгаа бол та арьсан гадартай юм уу тийм бодин сонирхож болно. Арьс гэхээрээ хэрэглээ өндөртэй, арчилгаа өндөртэй тэгэд үн өртөг өндөртэй шүү дээ. Тийм учраас одоо айл болохоор болж өгвөл бүрээсийг авч угааж болдог юм уу. Тэгээд дааван гадартай бодингууд бол тийм синтетик материалгүй тийм цэвэр дааван гадартай материал бол айгүйх боломжийн оновчтой л гэсэн сонголт олж өгнө дөө. За галтгоон дээр та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Сонгосон тавилга маань галтгоо том өрөөний ижил учраас яг энэтэй уялдуулаад бас өнгийг сонгож өгсөн байгаа. Энэ тавилганы маань өөрийнх нь онцлог Porsche Nika брендийн 2 м 40-тэй Sony 2C гэсэн загварын тавилга байгаа. Тэгээ материал бол модны өрцөн шахмлыг бас хуулгадаж үйлдвэрийн аргаар шахаж хуулгыг нь бол маш сайн чанартай хуулгаар хийж өгсөн байгаа. Төмөр тоноглолуудын хувьд бол стандартын төмөр тоноглолуудтай байгаа учраас ерөнхийдөө чанарын шаардлага хангана. За тухайн тавилганы маань уртын хэмжээ 2 м 40-тэй юм галтайгаа байгаа. Тэгэхээр таны плетик чинь орсон хэмжээ 2 м 40 учраас та одоо таны галтайгоонд хитрхи том тохой жижигтгэе гэж айлтгүй сонголттой гэсэн. Залуу хүмүүс маань яг энийг одоо энэ жинхэнэ одоо мод байж чадах уу энэ яг одоо ямар материалтай юм болоо гэдэг дээр бас өөртөө бас мэдлэг их татуу байдаг шүү тий. Таны хувьд бол яаж? За ерөнхийдөө бол яг тавилгыг бол та нар хамгийн ихний ээлжинд хүнд шин тавилга бол яг үнрээрээ мэдэгддэг аахгүй юу. Тэгэхээр манай тавилгануудаас бол шууд ингэж онгойлгоход яг модны хүртс модл үнэртдэг. Ерөөсөө тийм одоо өөр цавууны юм өөр будагны үнэр үнэртдэггүйгээр даваа талтай. За хэрэгэлцэн тавилга ч юм уу тий. Одоо ингэж
бид нар ингээд дисплейд айлд ингээд байрлуулсан тавилгаа за би яаж мэдвэ гэдэг бол ерөнхийдөө бол уг тавилганы маань одоо ялангуяа доод хэсэг чинь тосгоор байрлуулсан хэсгийг болж үзэхэд айгүй хамаархан байдаг байхгүй. Тэгэхээр та тосгоороо байрлуулахаас өмнө аваад ингээд харахад ерөнхийдөө нөгөө материал чинь ингээд харагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр та ерөөсөө андуурагдаж тийм андуурагдах эндүрхэх юм байхгүй. Энэ бол цэвэр модны хүртсийг маш өндөр нягтршилтай афраданд цаваатай ойлоод тэгээд гаргаж ирсэн хавтан байгаа. Тэрийг шууд хуулгад харгаар хийсэн. Ийм тавилга байгаа. Ширээ маань өөрөө метр 40-с метр 80 болж бас сунна. Тэгэхээр та 40 сент сунна гэсэн үг. Тэгээд тийм учраас та тухайн өөрийнхөө хэрэгцээнд зориулаад хэдэн сантал сонгож авах боломжтойгоор бас манай нөгөө тавилгын давуу тал оршиж байгаа. Ширээний хувьд бол цэвэр модон ширээ сандал байгаа. Суудлал нь даван бүрээстэй. Тэгэхээр танд одоо удаан суугч гэсэн чихт татаж янз бүрийн цэрэг нөлөө үзүүлэхгүй юм даваа талтай. За нэвтрүүлгийн хувьд бол ерөнхийдөө хэрэгтэй мэдээлэлүүд авлаа гэж бодож байна. Тэгэхээр худалдаа авагчд буюу үзэгчдэд зориулаад бас бахан мэдээлэл өгөх зүйтэй болоо гэж бодож байна. Энэ маань юу гэхээр одоо танаа дээр яг нь харагдаж байгаа бидний сая тайлбарсан одоо тавилгуудад маань ямар нэг одоо үнийн боломжийг танах одоо хэр олгож өгч байгаа. За ерөнхийдөө одоо намар болоод манай монголчууд чинь тий нөгөө найрын наадмын сар үргэлжилдэг. За энтэй уялдуулаад манайх BSB-ийн бүх салбар дэлгүүр бүх тавилган дээрээ мегасейлгээд хямдралтай худалдаа зарлалцсан байна. 10-аас 50 хүртэл хувийн хямдралтай худалдаа зарлалцсан байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд их боломж гэж бодож байна. Чанартай тавилгыг Европын стандартыг хангасан чанартай тавилгыг боломжийн хямд өгнээр хэмжээ загвар өнгөний сонголттойгоор манай BSB мебель дэлгүүрүүдээс судалдаа авах боломжтой гэсэн үг. За баярлалаа, таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.